Дэлхийд инх тайван ноёрхох үед Мөнхлийн хаан гарч ирэн бүхий л зүйлийг устгаж бүх зүйлийг эхнээс нь дахин эхлүүлдэг гэдэг домог бий. Харин манай анимын гол дүр тэр домогт гардаг Мөнхлийн хаан гэгч нь болоод өөр ертөнцид дахин төрөх болно. Гэхдээ манай залуу домог ёсоор бүхнийг устгаж бүхнийг дахин эхлүүлэх болов уу? За юу вэ? Өнөөдөр та нарт Мөнхлийн соёл иргэншлэр дэлхийг эзлэх нь гэдэг анимийнхаа 2 болон 3 дахь ангийг ярих болно. Хэрв эхний ангийг үзээгүй бол үзчихэд ороод ирээрэй. Өмнөх ангийг товчхон дурдвал манай гол дүр Такуми тоглодог байсан тоглоомынхоо ертөнцид амьд амтан бүх хил мангас нэг ширхэгч байдаггүй хараалтай үг захирдаг хорон бурхан болж төрөн ядарч туйлдсан өсөж үхэх гэж байгаа харанхуун эльбүүдэд хоол хүнс өгч төгсгөлд нь эльбүүдийн удирдагч Мортор манай хүнтэй уулзахаар явна химээгээд дуссан. Харин одоо би цааш юу болсон тухай ярив. Маргааш нь болоход Мортор бид нар эндээ байгаа л байвал энэ байдлаар бүгд өсөж үхцгийх нь энэ чихтэй ойгоос гарлаа гэж бодоход маргаашийн хоолчгүй тэнмэл амьтад болоод дуусцгаана. Тиймээс бид амьд үлдэхийн тулд хааны хүч чадлыг зээлхээс өөр сонголтгүй хаантай хилэлцэр хий. Хорон оршихуй төлөөс нэгэх нь энэ ертөнцийн зам ёс. Мөнхлийн хаан хоол хүнсний хариуд юу ч нэхэж магаад бэлтгэлтэй байгаараа химээгээд гяг дагуулад хаантай уулзахаар хөтлөнө. Саяны яриг шавж нөхөр маань хажуугаас нь сонсож байсан байдаг. Сонсон зүйлээ хэлэхээр шууд Такута руу очиж харанхуун эльбүүдийн удирдагч тантай уулзаж хилэлцээр хийхээр наашаа ирж байна гэж сонсон зүйлээ дуулгана. Такута ирж байгаа эльбүүдтэй би хилэлцээр хийж чаддаг л байгаа даа гэж санаа алдахад Ату би таны оронд хилэлцээр хийе. Тэхийн бол та сүр жавхлантай хүчрэг харагдана шүү дээ гэдэг. Такутач зөвшөөрч Атуд хилэлцээрийг даатгана. Ингээд нөгөө хоёр маань ирлээ. Удирдагч Мортор өөрийгөө хэн болохоо танилцуулж хоол хүнс өгсөнд талархлаа илэрхийлдэг. Мөн манай Такутагоос таны нэр алдрыг мэдэж болгосон болов уу гэж асуухад Ату ийхүү хариулна. Мөнхлийн захирагч Суйрлийн хаан Ира Такута сама. Ира сама эсвэл Ира Такута сама хэмээн дуудаарай. Мөн бас миний нэрийг Ату гэдэг. Такута сама бид хоёрын байр суурь өөр учраас адилхан хүндэтгэж дуудаж болохгүй шүү гэж хариулна. Хөгшин Мортор Ира Такута сама Ату доно нэрийг тань овог угсааныхаа сэтгэлийн гүнд сэлэх болно гэдгээ амлаж байна. Мөн хаантны өгсөн хоол хүнсний ачийг яаж хариулах вэ? Яаж хийгээд хариулмаар байна гэхэд Такута Атуд аль талдаа ашигтай шудраг байх үднээс өргөл авъя гэдэг. Ату хэлснийг нь дамжуулж баярлцгаа та нараа хаантан энэ удаагийн өргөлийг солилцоо гэсэн хэлбэрээр хүлээн авна хэмээн альтглаа гэдэг. Гэхдээ яг ямар төлөөс авах дааж мэдэхгүй ингээ хэлчихсэн байдаг за. Нилийн тэгээ тэнглэлцэж байгаад ойн гаднах ертөнцийн талаарх мэдээллийг өргөл болгон авахар болно. Мортор тэгэлгүй яах вэ? Би өөрийн биеэр харж байсан, сонсож байсан бүх зүйлээ өргөн барья гэдэг. Ату за тэгээд хилчгээд энэ ойгоос өтөр түргэн явцгаагаарай гэхэд Мортор сандран хаантангийн ноёрхох энэ ойд үлдэхийг зөвшөөрвөл тэрнээс илүү баяр баясгал байхгүй юмсан гэдэг. Ату тийм зүйлийг хаантан хүсэхгүй гэж хэлэн эльбүүдийг ойгоос хөөх гэтэл Такута энэ эльбүүд ойгоос гарлаа л болоо энэ янзаараа бүгд өлсөж үхцгэн. Ер нь улс байгуулах гэж байгаа юм чин нэг мөсөн харанхуун эльбүүдийг улсынхаа иргэд яагаад болгож болохгүй гэж бодон Морторт та нар манай улсын иргэд болооч гэсэн санал тавина. Тэгсэн Ату Такутагоос ингэж болохгүй штэ. Та юу бодоод байгаа юм бэ гэж асуухад Такута харанхуун эльбүүд чин угтаа мууч биш, сайнч биш оршихуу. Тиймээс цагаачдыг хүлээн авдаг системийг ашиглая гэж бодлоо. Хэрв тэд нарыг цагаачдын хуваар улсдаа хүлээн авбал тоглоомын дагуу бол бид хоёртой адил хорон оршихуй болж хувирах ёстой гэдэг. Ату зөрүүлээд хэдий тийм ч гэлээ бид хоёрын улсын иргэд болох хүн дүрс нарын хажууд төрөл зүйл нь үнэхээр ялгаатай.
дотоод зөрчилдөн үүсгэх боломжтой шүү дээ гэж хариулахад Такуто тийм ээ, тийм эрсдэл байгаа. Гэхдээ хүн дүрс нарын гадаад төрөх жоохон заваа штэ. Чи сайн боддоо хүн дүрстэнгээс өөр иргэдэггүй амьдралыг чи тэсэж чадах юм уу гэж асуухад Атугийн царай гинэд өөрчлөгдөж хүн дүрст нар чин олигтойч ярьж чаддаггүй ядч байхад төрхөн нэг л сэвтэй сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг гэд харанхуй элбүүдийг улсынхаа иргэд болгоё гэдэг саналыг зөвшөөрөхөр болно. Тэгээд хаантан минь улс байгуулах бодолтой байгаа. Тэр улсын иргэдэнд болох юм бол та нарыг хамгаална хэмээн айлтглаа гэж үгийн дамжуулна. Мортор бид нар иргэдэнд болвол бидэнд юу тохиолдох вэ? Арай мангас болоод хувирчихгүй үсттэй гэж асуухад Ату шулуухан хэлэхэд та нар хорон оршихуй болно. Аль замыг сонгох нь та нарын өөрсдийн чинь шийдвэр. Юу ч болж магадгүй гэсэн юм хэлнэ. Мортор өөр сонголт бидэнд үгийн байхгүй хэмээгээд зөвшөөрдөг. Харин одоо Такуто болон Ату хоёр маань харанхуй элбүүдийн байрлаж байгаа газар руу очиж элбүүдийг улсынхаа иргэд болгохоор явж байгаа нь эцэст нь байрлаж байгаа газар нь ирлээ. Хааны синтий хүртэл бэлтчихсэн бүгд сөгдөн хаантан минь гээл манай хүнийг их л хүндэтгэлтэйгээр огтж авна. Хорон аврагийн тесэлгүй ухаан алдсан элбүүд хүртэл харагдана. Ату үйл ажиллагааг эхлүүлж харанхуй элбүүдэд "Ийхүү та нарыг манай улс Майнагурагийн иргэд хэмээн хүлээн авч байна" гэж үг хэлсний дараа Такуто харанхуй элбүүдийг бүгдийг нь улсынхаа цагаач иргэд болгохыг зөвшөөрч байна гэдэг товчон дээр даран иргэдээ болгоно. Харанхуй элбүүд хорон оршихуй болох үйл явц эхэлж элбүүд өөрсдийн хамгийн бараан аимшигтай сэтгэлийн шарах болсон дурсамжуудаа эргэн харж бид нарыг дарлаж гимтээж үн цэнэгүй амьтад гэж доромжилсан нөхдүүдийг үзэн ядаж байна. Маш их гомдож байна, хэцүү байна гэсэн мэдрэмжүүд элбүүдэд мэдрэгдэнэ. Тэгээд сүүлд нь гэхдээ одоо бидэнд Ира Такуто самаа байгаа. Агва бидний хаантан биднийг хамгаална хэмээн бөөн баяр хөөр болон уйлаа мэйлэн болцгоо. Ийхүү Майнагура гэдэг улс байгуулагдаж манай залуу албан ёсоор хаан боллоо. Гэтэл юу болох нь энэ вэ? Такутогийн царайг нь хардаа. Мортор хөгшнөөс авсан газрын зургийг харсан Такуто үгүй хамгийн муу эхлэлийн цэг байна штэ гэж жоохон хүүхэд шиг газар тонхчихно. Яасан бэ гэсэн энэ тивд хоёр том улс байдаг. Нэгдүх нь сайн бурхан Арлосыг шүтдэг хүн төрлөختний ариун хаант улс Курария. Хоёр дахь нь байгалыг шүтдэг эльф нарын улс. Нэг ясандоо энэ хоёр улс хоёулаа сайн талыг барьсан сайн улсууд. Хэрвээ бид нар хорон улс болчихвол энэ хоёр улс биднэр лөө дайрах магадлалтай. Өөр улстай сөргөлтгөөр хүн хүч бидэнд угийн байхгүй. Эн чин хамгийн муу эхлэлийн цэг гэж орилон хэвтэж байгаа нь энэ аж. Үүнийг мэдээд Атуч мөн адил газар тонхчихно. Байгалийн баялаг гээд юу ч байхгүй энэ хувхаа хоосон хараалт ойд яаж улс байгуулах юм гэж шанална. Гэхдээ харанхуй элбүүдээр сул талаа яаж хийгээд нөхөөд нэг юм болох байлгүй гэж байтал удаачгүй муу хүнийг дурсахаар гэж харанхуй элбүүд гадаах ертөнцийн талаарх мэдээлэл өгөхөөр хурж ирнэ. Мортор болон Гягаас гадна нөгөө юм хом уншиж судалдаг гэд байсан Эмүрүү хамт ирсэн байдаг. Гиа Эмүрүүг юм уншиж судалдаг улсын мэдээлэл домгийг сайн мэддэг мэдлэгтэй нэгэн учраас хаантанд нэмэр болох байх гэж бодон авчирлаа гэдэг. Ату за тэгэхээр та нарыг Майнагурагийн засаглалын төлөө төрийн албанд томилох болно. Мортор голчлон удирдлагын тал дээр ажиллана. Шид ашиглаж чаддаг гэхээр чин найдаж байгаа шүү. Харин Гиа энэ хэвээрээ дайчдын ахлахаар ажиллаж Майнагурагийн дайчдыг удирдах эрх мэдлийг бүрэн олгоно гэдэг. Гиач бөөн баяр. Хаантан минь тушаавал ямар ч дайсныг нэн дээр хороож
жадар зон цогцыг нь игнүүлж харуулъя гэж мөхлийн хаантан хүртэл айхаар зөөл хэлнэ. Такута бай энтер гээд зэрлэг ямаа гэж хэлэхэд Ату үгийн давхарлаж хаантан их тайван илүүд үздэг гэж хэлнэ. Гя ягаад суйрлын хаан их тайван баримталдаг билээ? Би хийм сонсоод байна уу да гэж сонсон зүйлдээ бүр итгэж өгдөг за. Ату эхлээд хангалттай сайн амраад ав. Тамир тэнхээтэй болсон үед чинь орон сууц байшин барилга байх ажлыг эхлүүлэх болно гэдэг. Мортор чин сэтгэлээсээ талархаж байна. Хүч чадлаараа бахархдаг Гягаас ялгаатай нь миний эрдэм мэдлэг яг одоо хэрэг болж чадна шүү гэж бялдуучлахад Гя муу хөгшин төгзөг надаас илүү гарна гинэ гэд зөрүүлээд хаантаа би энэ хөгшин яснаас ялгаатай нь тамир тэнхээтэй байгаа учраас амрах ямар ч хэрэггүй гэдэг. Ату хараад байх нэ тамир тэнхээ сайн байгаа бололтой. Юу хий гэж тушаах уу? Такута сама гэж асуухад Такута эг сүрэлгүйгээр тодорхой хэсгийн газрын модыг ашиглаж барилга бариулъя гэд мод ашиглан барилга бариулахаар болдог. Гя дахиад хийм сонсоод байна уу да гэж толгойн иргэн. Сүрлийн хаан байж ой модыг сүрэлгүй мүү да гэж сонсон зүйлдээ бас л итгэж өгдөг. Такута за тэгээд хичээгээрээ мод тарихаач бас мартуузай гэж хэлтэл нөгөө гурав мод тарих гэсэн үгэнд нь шокорж зочирдож мод тарина гэж яг яадаг зүйл вэ гэж бүр гайхаж асуув. Нөгөө талаас Ату Такута хоёр ч гайхсанд нь гайхаж нээрэнгээс мод тарих гэдгийг мэдхгүй гэж үү гэд Ату цэргийн шид 6 агуу элемент гэдэг үг сонсож байсан уу гэж асуухад Мортор 6 биш 4 агуу элемент гэж мэднэ. Эмүрүү цэргийн шид гэж бусад улсуудаас ч сонсож байгаагүй гэж хариулдаг. Ату энэ ертөнцийн шидийн технологийн төвшин 6 агуу элемент ч хүрээгүй хоцорч яваа доод төвшнийх байх нэ. Тийм бол эсэргээр хөгжүүлэх юм бол бусад улсуудаас төрүүлж хөгжих боломжтой юм байна гэж хэлээд нөгөө гуравт мод тарих талаар хэлж өгдөг. Мод тарих гэдэг нь мод тайрах үедээ мод суулгаж байгаль орчноо хадгалахыг хэлдэг юм. Хангамжаа хадгалж үлдэх нь маш чухал үйлдэл юм гэдэг. Мортор тийм гайхалтай зүйл байдаг байх гэж анх удаага сонслоо. Модыг нэг удаа тайрчихвал дахиж ургах хүртлээр хэдэн зуун жил болдог гэж боддог байлаа гэв. Тэгсэн Ату энэ бүхнийг Аква Ира Такута сама өөрийн биеэр бүтээсэн мэрэгэн ухаан гэж сайхан худлаа зална. Тэгэд бүр хаантан бол та нарын төсөөлж байгаагаас 100 дахин гайхалтай нэгэн хааны ивэлийг хүртсэн та нар хичнээн азтай гэдгээ одоо ойлгов уу гэдэг. Эмүрүү нөгөө алим хүртэл хааны бүтээсэн жимс байх нэ гэж асуухад Ату тийм ээ бүгдийг нь хаантан бүтээсэн. Ялангуяа би хааны бүтээсэн усан үзмэнд хамгийн их дуртай гэж ам алтахад Эмүрүү усан үзм гэж нөгөө тэр яга өнгөтэй жимс бицтэй. Үртэй байхаар нь тариад үдсэн чинь аль хэдийн нэхэлчихсан. Урахыг хүлээж тисгүнэ гэдэг үүнийг сонссон Ату усан үзмийн үрийг тариад тэгээд нахиалчихсан гэж үү гэж зочирдно. Такутач яагаад анзаараагүй юм болоо? Тэр үед бүтээсэн хоол хүнс орчин цаг үеийн зүйл байсан. Тоглоомонд байдаггүй зүйлс ч гэлээ яаралтай үйлдвэрлэл гэдэг чадвараа ашиглавал юугч бүтээж чадна. Энэ чадвар байвал энгийн металл газрын тосгийгч хүртэл бүтээж чадна. Мэдээж асар их шидийн хүч хэрэг болох боловч үүнийг ямар булхаатай чадвар болохыг бодоод ч хэрэггүй. Газрын баялаггүй энэ хувхаа хоосон газарт хаан тулс байгуулж чадах нь гээл баярлаж байтал үзэгдэл гинэт солигдож сүм дотор төгөлдөр хуур тоглож суух гигантэн харанхуйн төв хараалт ойгоос гамшигын зөн мэдрэгдлээ гэж хэлж байдаг. Энэ үедээ давхцсан пап ламтан гэгч нөхөр хурж ирэн хойд мөчөд зэрлэг мангасууд гарч ирсэн хурдхан очиж устгах хэрэгтэй байна гэдэг. Гигантэн энэ ертөнцид ямар нэгэн зүйл болоод байна.
яасан ч зүгээр орхиж болохгүй хэмээгээд юун төрөнд хойд мужид гарч ирсэн мангасуудыг устгахаар очино. Ариун бурхан Арласыг эсэргүүцсэн учраас галтан шатааж цээрлүүлэх болно гэж хэлэн мангасуудыг үнс болтол нь шатааж устгадаг. Гэхдээ тэр амар галтны дараа гэрэл цацраад цэцэг ногоо ургаад бас л сонин шүү. Уг нь хувьдаа би бурхныг шүтдэг гигантэн ариун шид ашиглан мангасуудыг гэрэл цацруулаад устгах байх гэж бодсон. Гэхдээ тэгсэнгүй шүү. Галтан шатаагаал арай л зэрлэггүй хамт ирсэн Папламтан хүртэл юуны ч гигантэн бүхнийг сүрүүлэгч зэвсэг гихчин л энэ байх та гэж ам алдаж байх жишээний. Нэрээ энэ сайн бурхан Арлосыг шүтдэг хүн төрлөختний ариун хаан тулс Курария Эльпи улстай найрсаг холбоотой байдаг нь энэ их хүч чадлын ажгийн шүү. Бодвол бид нартай эв наримталтай байхгүй бол ой модыг чинь галтан шатааж сүрүүлэн шүү гэж сүрдүүлт юм бах та. Мангасуудыг галтан шатаасан энэ эмэгтэйг Идорогия твийн 7 агуу гигантнийг нэг дөлөөр оршуулагч Саварина гэдэг юм шүү. Мангасуудыг устгахчаад Саварина гигантэн Папламтанд хараалтайд муу ёрын зэн мэдрэгдсэн. Тиймээс ариун баатруудыг илгээж шалгуулах хэрэгтэй байна гэж хэлнэ. Харин Папламтан ариун баатруудыг хараалтай руу явуулна гэдгийг дээд удирдлагууд яасан ч зөвшөөрөхгүй гэж хариулдаг. Саварина гигантэн тэгвэл би л өөрийн биеэр явах ёстой гэхэд Папламтан зүгээр нэг тосгоны охин байсан үе чин ард хоцорсон 7 агуу гигантны нэг шүдээ өөрийн байр суурийг ойлгох хэрэгтэй гэж уурлана. Ламтан гэхдээ би хуваараа яаж игээд цогцуулъя гэж хэлэн цааш алхахдаа нэг муу тосгоны охин юм байж гээл мууга харж явна. Гигантэнд их л өс сандаг бололтой хөөрхий. За энд ийм юм болж байхад нөгөө талд Ату за манайхан барилгын ажил эхэллээ гэж хэлэн нөгөө хідэн ч тийм ээ гээл ажилдаа орцгоож байдаг. Харанхуй элбүүдээр яравчлан хийлгсэн хааны ширээ болон хурлын өрөө бэлэн болсон Ату Такудад үзүүлнэ. Манай хүн ч сэтгэл хангалуун эргээр хүлээж авна. Бүх юм дөнгөжл эхэлж байна. Өргөн уудам газар нутагтай тэнгэр багандсан хүчрхэг улсыг байгуулж чадна гэж байтал Мортер настан төрийн удирдлагууд бүгд нэг дор тушаалын дагуу хүрэлцэн ирлээ. Мөн бид бүгд нийлээд хаантад зориулж хувцас хийсэн юм гээд Такудад хувцас өгнө. Манай хүн хачин унтлахын хувцснаас эцэст нь нэг юм салж чадлаа гээл бөө баяр. Гэхдээ элбүүдийн нүдэнд манай хүн хувцас өмссөн ч бай, өмсөөгүй ч бай тас хар хорон ааврагаар хучигдсан аимшигт оршихуу гэдгээрээ л харагдан л та. Ер нь нэмэр байгаа мó дөө. Манай хэд дотоодын хідэн асуудлаа хилэлцэхээр ширээ тойрсон. Мортер эхлээд ямар барилга барьсан нь дээр вэ гэж асуухад Ату хоол хүнс үйлдвэрлэх байгууламж барих хэрэгтэй гээд ширээн дээр хүний махны мото гэдэг зүйл гаргаж тавиад энэ бол манай соёл иргэншлийн хоол хүнс үйлдвэрлэх байгууламжийн нэг хүний мах шиг амттай нууцлаг мах ургуулдаг мото ургац хураалт ихтэй маш ашигтай юу ч гэсэн мах учраас маш шимт хижээллэг хоол хүнс байх болно. Гэхдээ байнга идэн гэсэн үг биш. Одоогоор л хоол хүнсний асуудлаа үүгээр аргалъя гэдэг. Ам бас хоол хүнсээ хурааж хадгалах байгууламж барих хэрэгтэй гээд эймүрүүд татахаар болно. Хоёр дахь хилэлцэх сэдвээр технологийн судалгаа. Ату хөгжиж буй улс болох бидний хувьд дэвшилтэд технологитой болох нь нэм тэргүүний ажил. Тиймээс шидийн технологийн талаар судлая гэдэг. Мортер яг ямар шидийн талаар судлах вэ гэж тодруулан асуухад Ату цэргийн шидийн талаар. Энгийн шид нь хамгийн ихтэй хэдэн 10 хүний эсрэг ашигладаг дайралтын шид байдаг бол цэргийн шид бол хэдэн мянган цэрэг рүү нэгэн зэрэг дайрч болдог. Байршлаа давуу талаа болгон өөрчлөх гэх мэт стратегийн төвшөнд маш олон зүйл хийж болдог шид байгаа юм гэж хариулна. Ату энэ тал дээр та бүгдийн дундаас шидэд гаршсан хэдэн хүнийг сонгож судлуулъя гэж бодож байна гинэ. Такудоч бас тийм ч хэцүү технологи биш болохоор амархан хөгжүүлж чадна гэдэг.
Мартер хааны мэдэх нууц шидийг судлана гэж бодохоор цус буцлаж байна хэмээн тун таатай хүлээж авна. За харин одоо хамгийн сүүлийн хилэлцэх зүйл бол цэргийн төлөвлөгөө. Гя, тийм ээ, миний ээлж ирлээ. Эхлээд арин бүрдүүлж гээд ярих гэтэл Такута одоохондоо нэг зардал гаргамааргүй байна. Атууч тийм шүү. Цэргийн хүч бэлтгэн гэдэг арчилгаа их шаарддаг зүйл болохоор одоохондоо түр хойш тавья гэдэг. Яа, үг зөрөн. Гэвч одоогийн дайчдын салааны хувьд хааныг хамгаалж чадхааргүй сул дорой мөн Мартер бид хоёр харанхуй элбүүдийн удирдагчдын хуваар эрен сурвалагдаж байгаа. Тиймээс сул дорой байхаар санаа зовоод унтаж чадахгүй хэцүү байна гэж хариулна. Такута тэгвэл баатар бүтээчихье гин. Ату наа чин сайхан санаа байна. Баатар бүтээх өртөг өндөрч гэлээ. Өөр зардал баг гарахгүй болохоор яг тохирно гэж дэмжинэ. Гя, баатар гэж яг юу яриад байгаа юм бэ гэж асуухад ийхүү хариулдаг. Майнагурат хааны удирдлагад байдаг хид хідэн баатар байдаг. Бүгдээрээ асар их хүчтэй, онцгой чадвартай, толгойн болтон сулраад унчихсан мангасууд байдаг. Дуудахад янз бүрийн нөхцлүүд байдаг ч гэсэн нэгийг бол ойрын хугацаанд дуудаж чадах байх гэдэг. Такута цэргийн хүч зардал ихтэн дээр нүдэнд тусдаг болохоор нууцлаг тал дээр баатар хамаагүй тохирно. Тиймээс баатар бүтээчих болохоор санаа амар байж болно гэдэг. Такута улсын шидийн хүч иргэдээс датвар мэт авдаг болохоор асуудалгүй хуримтлагдж байгаа. Датварын хэмжээ нь улсын аз жаргалын төвшингээс хамаардаг учраас иргэд аз жаргалтай болох тусам улс илүү хөгжинэ. Тиймээс өөрийн гараараа бүгдийг нь аз жаргалын оргилд хүргээд өгье л дөө гэж байх энэ үед нөгөө талд сүмд залбирч байгаа доод ариун баатар Рониас гэдэг залууг дээд ариун баатар болох Белтер гэдэг нөхөр за зөндөө залбирчихсан бидтэй. Харанхуй төв рүү хөдлөх цаг болчихлоо. За алив явцгаая гэж байдаг. Гигантэн Саварина самагийн тэнгэрийн илчлэлээр үндэслэлсэн судалгааг энэ хоёрт даатгажээ. Рониас судалгаа амжилттай болвол өмнөдийн зөвлөлт Саварина самаа магтуулна. Хэрв бүтэлгүйдвэл доод ариун баатар болох би хариуцлагыг үүрнэ хэмээн гомдлож алхаж байдаг. Харин хажууд нь цуг алхах Белтер гигантэнгийн зарлиг гэхэд өрөвдөлтөөл хүн хүч байна шүү. Ариун баатар нь бид хоёр тэгээд хөлсний цэргүүд гэж мөн адил гомдлоно. Энэ хоёрыг хүлээгээд гадаа нь явхад бэлэн болцгоосон хөлсний цэргүүд цугалчихсан хөдөлгөөд байж байдаг. Харин энэ хаагуур Такута харанхуй элбүүдийг хэр явцтай байгааг харахаар ирсэн байдаг ба элбүүдийг богинохон хугацаанд байшин сав гээд маш олон зүйл хийж бүтээсэн байхыг харан сэтгэл нь хөөрөд байж байдаг. Хот байгуулахыг тоглоомноос л олон удаа харж байсан ч яг боддоор харсан чинь ийм байдаг юм уу гээл Эмүрүү Такутад хийж байгаа зүйлээ тайлагнана. Тэр хэсэг бол иргэдийн байр. Модон дээр юм барих нь бидний мэрэгшилч гэлээ. Одоогоор хүний махны модыг чухалчилж байгаа учраас тийм ч их орон байр бариагүй байгаа. Харин хүний махны мод сайн ургаж байгаагийн дээр агуулхан ч гэсэн дуусаж байгаа. Шидийн судалгааны төвд Мартер хөгшний удирдлага доор шидэд гарамгай хүмүүсийн хамтарсан судалгаа яг одоо эхэлж байгаа. Усны нөөцний хувьд ойрхон булаг олдсон болохоор усны сувг татаж болох эсхийг шалгаж үзнэ. Харин хааны байрлаж буй энэ барилга бол иргэдийн бичиг баримтыг хариуцсан захиргаа Майнагурагийн захиргааны байгууллага илүү сүр жавхлантай байх ёстой ч одоохондоо барьж чадахгүй учраас ийм хэмжээнд байгаа гэдэг. Такута сайн шийдвэр байна. Дээр нь усны нөөцний асуудал гээд душаагаагүй зүйлийг хүртэл сайн хийгээд баярлалаа штэ юм аа. Анх уулзах үед тэгтлээ их туйлдчихсан байсан харанхуй элбүүд ийм эрч хүчтэй болчих гэж хэмээн баярлана. Мөн та нарыг иргэдээ болгосондоо баяртай байна гэхэд Эмүрүү баярлсандаа бүр уйлна.
Үйлснийхаа дараа Такута Ато хоёрт ойр орчмоо үзүүлэхээр дагуулж явна. Нэрэ Такута эльбүүдэд яаралтай үйлдвэрлэл гэдэг чадвараараа багаж хэрэгслүүд гаргаж өгсөн учраас энийх байшин барилгыг богинохон хугацаанд барьж чадсан байдаг. Эмүрүү хүний махны модыг иргэдэд хүрэлцэхээр ургасан байхыг харуулсныхаа дараа булгийн эх рүү дагуулж очиход нөгөө тунгалаг булаг горих болсон буцлаад хөөс цацраад яаж ч харсан ууж болохооргүй болчихсон байдаг за. Энэ үед мотор Гя хоёр ч давхцаж ирж таарна. Эмүрүү энэ ус одоо ашиглах боломжгүй болчихсон гэхэд Ато үгүй ямар ч асуудал байхгүй гэд зүгээр гэдгийг ойлгуулахаар өөрөө ууж харуулна. Тэгэд тайлбарладаг. Энийг харагдсан газар гэдэг ба энэ газар Майнагурагийн эзэмшил болсны баталгаа байгаа юм. Харагдсан газар нь хорон угсаантанд ашигтайгаар нөлөөлж дундын болон сайн угсаанд муугар нөлөөлдөг. Та нар Майнагурагийн иргэд болсон учраас дундын угсаантнаас хорон угсаа болсон учраас энэ усыг хэрэглэхэд асуудал байхгүй гэдэг. Гя ууж үзээд зүгээр ууж болж байна гин. Такута харагдсан газар бол үнэхээр сайн хамгаалттай газар. Эзэмшил нутаг минь удахгүй өөрчлөгдөж хувьсах байх гэдэг. Ато энэ бүхэн хаантангийн эрх мэдлээс үүдэлтэй зүйл биширцгээ гин. Мортор аргагүй л хаантан ийм аимшигтай хүч чадалтай байх гэж. Гэхдээ Гя бид хоёр эрен сурвалагдаж байгааг та мэдэн дээ. Цэргийн хүчээ ч юм уу хүчээ зузаатахгүй бол санаа зовоод айгаад хэцүү байна гэхэд Ато Такута сама баатар бүтээчих гэж хэлсэн биз дээ. Баатар бүтээчих болохоор бүү санаа зов гэж хэлдэг боловч Мортор би баатар гэдэг зүйлийн талаар сайн ойлгож өгөхгүй л байгаад байна. Ато за тэгвэл харсан нь илүү хурдан байх гэд өөрийн хүчээ харуулахаар болдог. Харуулсныхаа дараа би ч гэсэн баатруудын нэг гэж өөрийгөө танилцуулдаг. Мортор нөгөө хэд бүр зочирдож шокерч хоцорно. Ато саяных бүх хүч чадлын минь 101% ч хүрэхээргүй хүч байлаа. Богино хугацаанд цэргийн армийг устгах хүчтэй учраас баатар гэж дуудагддаг юм гин. Такута баатрууд бол булхай юу ч хийгээгүй байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам хүчтэй болдог гэж хэлээд Атуг хүчээ харуулах гэж ойг сүрүүлэх хэрэг байгаагүй бидтэй дараа нь өөрөө цэвэрлээрэ гэж зэмлэнэ. Гя арай ийм амар хүчтэй гэж бодсонгүй шүү. Үнэхээр гайхалтай байлаа гэдэг бол Мортор Такута сама болон Ату Доногийн ямар гайхалтай гэдгийг дахин нэг удаа ойлгож авлаа. Тиймээс одоо хаанд тохирох ордон барих хэрэгтэй гэдгийг нэм тэргүүний ажил гэдгийг ойлгож авлаа гэдэг. Гэхдээ Такута одоохондоо байшин байх төдийд хангалттай гэж хэлдэг боловч нөгөөхэд бид нэр тийм зүйлийг яасан ч зөвшөөрөхгүй хитрхи ичмээр санагдаад нойрч хүрэхгүй шүү дээ гэж зөрүүдлэн. Ату ордон баривал ард иргэдийн аз жаргалын төвшин нэмэгдэх бололтой гэж Такутаг ятгаж ордон бариулахаар болдог. Такута хизээ нэг өдөр хөвдөг цайз барьмаар байгаа болохоор эртхэн ордон барьсан нь дээр байх гин. Ату хотын төвшин дээд цэгтээ тулсан үед бүтээж болдог үндэстний баялаг бицдэг гин. Эмүрүү хөвдөг цайз гэж яг юу юм гэж гайхан асуухад Ату тэнгэрт нисдэг хот байгаа юм гэж хариулна. Мортор хот нисэн гэж юу? Хитрхи бодит бус болохоор төсөөлж чадахгүй нь. Гэхдээ хаантан хэлсэн болохоор байдаг гэдэг нь үнэн гэсэн үг. Гэд манай хүний ямар гайхалтайг дахин нэг биширч үнэнч байдлаа амлана. Гэл. Такута энерчээр хичээцгээе гэж уриална. Харин харахуун төв хараалт ойруу болох одоо нааша ирж байгаа нөгөө нөхдүүд замдаа таарах жижиг шажиг мангасууд устгасан чихтэй ойрцоор л байдаг. Энэ хүрээд парт 2 маань дуусч байна. Дараагийн хэсэг дээр дээд ариун баатар болох Белдрийн жинхэнэ хүч чадал нөгөө нөхдүүд эцэст нь харахуун ойруу хурж ирлээ. Ату тэдгээр нөхдүүдийг ой руу оруулахгүй
ирсэн газар руу буцаагаад явуулах гэж оролддог боловч тэр нь бүтэлгүйдэж юу болох нь энэ вэ? Атугийн жинхэнэ хүч чадал гэх мэтчлэн маш сонирхолтой зүйлс дараагийн хэсэгдэр гарах болно. Энэ хүртэл надтай хамт байсанд маш их баярлалаа. Лайк болон subscribe дараад хүлээж байгаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.